сарынгийн байснаас нэг өдөр энэ халзан ахтай уулзсан нь дээр за минь цавцаад гэж шинэ бичлэгтэй тавтай морил. Тэгэхээр 2023 онд би 18 настай байсан. Тэгээ одоо би 20 тай байхгүй юу. Тэгээд 18 настай байхдаа 9 сард миний амьдралд бүр ингээд 18 насны миний амьдралд амар гоё бүр ингээд тоочо дурдаад байх юм бол дуусхааргүй тийм амар гоё дурсамжтай зүйлүүд болж өнгөрсөн байдаг байхгүй юу. Тэгээд тэр дундаас би нэгийг та бүхэнд өнөөдөр ингээд ярьж өгөх чинь те. Тэгээд бичлэг эхлэх юм лайк болон subscribe дараа тажид нь байрлах хохон дээр дарахаа битгий мартаарай. Тэгээд одоо шууд яриад эхлэе дөө. Тийм янз бүрийн интро автро харуулахгүйгээр гэтээ интро аль түрүүн гарцсан те. За энэ ч яг хөө. Тэгээд тэр нь яг юу болсон бэ гэхээр би 2023 оны 6 сараас байна уу. Тэ яг 10 жилээ төгсөөд 6 сараас эхлээд Гэртүүн анимашн студ гэдэг газар ерөөхдөө ажилласан ч гэх юм уу дадлагдж яг хүүхэлдэйн кино анимашныг яг яаж хэрхэн хийдгийг ингээд хамт олон гэж ямар байдгийг ерөөхдөө студ ажил гэж яг ямар хуу байдгийг гэдгийг ерөөхдөө мэдэж авсан хэдэн сар өнгөрсөн баггүй юу. Тэгээд Гэртүүн анимашн студийг та нар угаасаа ихэнх нь мэдэх бах тий. Мэдэхгүй бол нөгөө одоо би та нарт харуулъя. Энэ одоо басар цасхан мөнх тунх гэдэг энэ анимашнуудыг хийдэг одоо бас сүүлд ингээд онд дүмдийн season 3-ыг гаргаж байгаа. Тэгээд басрын төр дуу оруулдаг хүн мэдээж бид бүхний сайн мэдих Бат Оргил ах маань байна. Тэгээд байдаг. Тэгээд мэдээж онд дүмдийг бид бүхний сайн мэдих Fragile Carnival Hunt-ыг одоо хийж байгаа. Bear Night Studio ах хийжсэн тэнгууд Bear Night Studio Гэртүүний хажуу талын өрөө үед байдаг байсан байхгүй тухайн үед одоо ингээд нүүцсэн өөр газар байгаа. Тэгээд та нар мэдээд ч яах вэ. Тэгээд тухайн үед би ингээд амар дуртай сонирхлоор анимашн студид ингээд ороод ерөөхдөө үнцэн ажилтан болоогүй ч гэсэн ингээд амар гоё ингээд хамт олонтой цуг ингээд байж исэн нэг хэсэг. Тэгээд тэнд байхдаа бас нэг хүнтэй ингээд нууцхан уулзсан гэж бодоод ингээд хүсээд явж исэн. Тэр хүн Bear Night студийн үүсгэн байгуулагчдын нэг одоо бид бүхний сайн бүтээсэн Rocket Bay буюу Баяр сайхан гэдэг ах маань байгаа тий. Тэр ахтай уулзсан гэд битүүхэн дотор ингээд бодоод яваад байсан байхгүй. Тэгээд хизээ уулзах болоо гэд даанч ингээд уулзах чадахгүй тий. Би ингээд ажиллаа тараад ажлын байрнаас ингээд тараад гэх юм уу ингээд явцгаа намайг байхгүй оронд ингээд ирээд яваад идэг байсан. Тий. Амар сонио. Ерөөд ажил дээрээ 2-3 сард ингээд ганцудаа ирдэг. Тэгээд ирэхээрээ дан юм нөгөө Counter Strike, Street Fighters гэдэг компьютер дээрх тоглоомуудыг бөөндөө тоглодог байсан байхгүй тэд нар. Тэгээд би данж байхгүй. Тэгээд нэг өдөр аз таарад би уулзсан байхгүй юу. Тэгээд би өөрөө ингээд шүтэн биширдэг хүн те ингээд яаж олигтой хайцуултай ингээд зургийн зурцсан дэвтрээ энэ дэвтрээ ингээд зургийн зурцсан дэвтрээ баг ингээд хажуудаа дагуулж яваад ингээд уулзвал харуулна да гэд явж ийсэн те. Тэгээд ийм зураг зурцсан байсан тухай үед энэ хараа ингээд Rocket Bay гэдэг ингээд өөрийнх нь бүтээсэн дуунууд тоглосон кино мэнүү гэдэг ингээд янз бүрийн сценүүдийг оруулаад яг гол нь өөрийнх нь зүүн царайтай юм зургийг ягаад доор нь Rocket Bay гэдэг. Тэгээд яасан ч нэг өдөр ирсэн байна гэдэг тэр дэвтрээ бас аваад орно штэ мэдээж те зүгээр байхгүй. Тэгээд аваад орсон чинь ингээд яалтчгүй ингээд зогсож байгаа юм чи би бүр ингээд зүрх ингээд цэлнээс ингээд гарах нэ би бүр бараг хүнс ингээд зайлаад одоо л тэгээд ингээд тэгээд бүр ингээ үг хэлж чадахгүй тэгсэн манай Бат Оргил ах маань зүгээр намайг чинь зүгээр та бүр амар паникд оруулж. Энд чи яста 40 мянган дагагчтай яста нэр айхтар Facebook дээр бичлэг хийдэг мэдэг дуу хийсэн мэт даанч сэрэгт явах гэж байгаа мохож байгаа гэх. Тэгсэн ахгүй надаас ингээл тийм үү яасан хөөх юм гэснэ чи YouTube ажиллах юм уу. Тэгээд даанч би тухайд YouTube хийдэг байсан. За тэр чи яг тэгэл ингээл танилцаал гар хөлөө барилцаал ингээл дэвтрээ харуулаад энэ хараа гарын үсгийг бүр ингээд авцрогд бэ гэдэг авч бавцсан тэгэл бүр тэгээд даанч тухайд хит баярснаас болоо нөгөө бичлэг хийж чадаагүй. Гэхдээ зүгээр яагаад тэгвэл энэ зургийг ингээд гарын үсгийг авснааха гадна ингээд зураг дааруулсан энэ харж гинөө. Яада
Дааж уйлцсан байгаа юм л да би ингээд амар баярснаас болоод уйлцсан энэ харж байна. Тогсолж байна. Тэгэл дэвтрээ байж мэрц ингээд. Тэгэл ерөнхийдөө ийм үйл явдал нэг өдөр амар гоё. Тэн амар гоё момент өнгөрч исэн би бол хизээч мартахааргүй бүр та нарт ингээд тайлбарсан чи эргээд дурсаад юу амар гоё. Энэ бол нэр хэр баргийн аавын хүү бол олдохооргүй боломж хардаа. Тэнийг харалта яа. Нэнасарингийн байснаас. Нэг өдөр энэ халзан ахтай уулзсан дээр. Нэнасарингийн байснаас. Нэг өдөр гарын үсгийг аваад зур даруулсан дээр. Тэгээд ямар ч юм үйл явдал болсон. Тэгээд би яагаад заавал энийг дуртаад байгаа юм бэ гэхээр би одоо дараагийн бичлэгээр бас энтэй төстэй өөрийнхөө амьдрал тохиолдсон бас юм одоодтай уулзсан ч юм уу зүгээр амар гоё юм яагаад гэртүнд орсон талаар юм гоё бичлэгүүд зүгээр өөрийнхөө өмнөх амьдрал зүгээр 20 нас хүртэл ингээд явж байгаа зүгээр өөрийнхөө амьдралдаа тохиолдсон гоё зүйлүүдэд хүргэх болно. Тэгээд ямар тааж гоё зүйлүүдэд хүргэж байгаа энэ бичлэгний эхний дугаар та бүхэнд ингээд хүрч дууслаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дараад хажууд нөөл хонхон дээр дарахаа битгий мартаарай. Тэгээ хонхон дээр дараад байх юм бол би улам илүү гоё сонирхолтой юм бичлэгүүдийг та бүхэнд хүргэх болно те. Тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээд дууслаа. Баяртай. Нэрэ энэ харах уу манай бичлэгний арын албанд энэ хоёр маань гээд өөггүй гэлтэж ажиллаж байгаа. Тэгээ бас арын албанд эднэр маань ингээд өөггүй идэж ажиллаж байгаа. Тэгээд би ингээд ганцаараа байна да. За баяртай. Дараа уулзъя.